Сайн бацгаана уу. Шинэ влогийг мань үзэж байгаад маш их баярлалаа. Хэрвээ та миний влогийг анх удаага үзэж байгаа бол эхлээд subscribe дараарай. Өнөөдөр би та бүхэндээ өсвөлтийнхаа эсрэг ямар арга хэмжээнүүдийг авсан, яаж энэ хүүд маш том зовлонгоос ангижирч чадсан, яаж үүнийгээ давсан талаараа би цаан бас зөвлөгөө олоод өөрийнхөө туршлагаас хуваалцахаар бэлдсэн байгаа. За өсвөлт бол маш олон шалтгаанаас бий болж идэг. За жишээ нь бамбай булчирхаан, өрөвсөл ч юм уу те жирэмслэлт, төрөлт. За миний хувьд бол яг төрсний дараа маш их хэмжээгээр ус маань унсан цус багталтай холбоотойгоор бас ус ундаг гэх мэтлэн маш олон шалтгаантай байдаг. Тэгвэл өнөөдрийн хувьд болохоор би яг нөгөөний дотроосоо өөрийгөө эмчлэх, бие эрхнүүдээ эмчлэх гэдэг ч юм уу, яг уг гарал өвчнөө эмчлэх гэхээс илүүтэйгээр яг үсэндээ гадна талаас нь ямархуу эмчилгээнүүд авсан бэ гэдэг талаар илүү ярих болно. Гэхдээ тэрнээс өмнө бас нэг бяцхан зөвлөгөөнүүдийг өгөхөд би хувьдаа мэдээж одоо шампунь, кондишнер болон масканда маш их анхаардаг ч гэлээ дотроосоо бас эдгээр хэдхэн хүнсний бүтээгдэхүүнүүдийнхаа талаар танилцуулъя гэж бодсон. За юуны өмнө бол би илгийг маш сайн иддэг байгаа. 7 хоногт ер нь бараг 2-3 удаа өдрийнхөө хоолнд илэг шараад идчихдэг. Үүнээс гадна мэдээж самар, загас, өндөг гэх мэтчлэн омега ихтэй тий уурга ихтэй ийм хоол хүнснүүдийг хэрэглэдэг бол одоо ногоон навчит ногоонууд гэж ярьдаг шүү дээ. Эднэр бол маш сайн төмөртэй учраас хоолндоо хэрэглэж яхах нь эргээд бас өсвөлтийн эсрэг хамгаалах бас нэг хүчин зүйл болж өгдөг. За үүнээс гадна одоо нөгөө чихэрлэг төмөс луун болвол А витамин ихтэй учраас зам мөн адил үсэнд гэхээс илүүтэйгээр бас миний арьсанд ч ихсэн хэрэгтэй байдаг учраас би хоол хүнсэндээ байнгын хэрэглэж идэг. За хоол хүнсний тал дээр юм байгаа бол би яг нөгөө үсэндээ гаднаас нь юу төрөхөж юу хэрэглэж өсвөлтттэйгээ яаж тэмцдэг талаараа ярив. За миний хувьд бол яг төрөөл бараг сарын дараагаас эхлээл ингээл унтаал босоод ирэхэд миний орон дээгүүр ингээ дүүр ингээ өстэй болцсон байдаг. Манай нөхөр бүр хамт ингээ нэг нэгээр нэг өснүүдийг түгээл ямар унжина гэж ярьдаг гэсэн байхгүй юу. Тэгээ эхэндээ бол би тэрийг за яах вэ ус унжилыг гайгүй болчих бах та жоох ингээл ус уналтын эсрэг савн шампунь хэрэглэж идэл гайгүй болох бах та гэд найдаад нэлээд удаа явцсан. Тэгжсэн чинь сүүлдээ миний ингээд өснүүд ингээд амар хунснаасаа болоод яг ингээ хуйх хэсгэрээ бүр ингээд гялтаагаад хуйх нь харагдаад баг ингээ халзан шахуу болоод би бүр амар хямарсан байхгүй юу. Тэгэл ерөнхийдөө бол за ер нь ямар нэгэн дөрвтойхон шиг арга хэмжээ авахгүй бол би ер нь халдсан болох юм байна. За бүр заримдаа бол би бүр нэг үсээ халдалчдгийг ч юм билүү гэж хүртэл бодож исэн. Ягаад тэгэхээр үс ингээд унна гэдэг бол эмэгтэй хүнд амар хэцүү гэдэг. Амар сэтгэлийн дарамт одоо стрессийг бол бий болгож идэг. Тийм учраас би нэг хүсэн хусаад парик зүгээ гадуур явъя гэж би бүр парик хүрч хайжсэн байхгүй юу. Тэгжээснэ гинт ингээд нэг зориг хөрөхгүй за бас яаж арай хусгав дээ гэж бодоод тэгээ яг одоо ингээд гаднаас нь ямар нэг арга хэмжээ авъя гэд яг ирэл хайгуулж эхэлсэн. За миний хайсан олсон бүтээгдэхүүнүүд дундаас жинхэнэ супер хамгийн одоо үр дүнгийн хамгийн сайн үзүүлсэн хэрний амар хямдхан за амар юм ч үгүй те. Гэхдээ ер нь бол боломжийн үнэтэй маш хямдхан бүтээгдэхүүнүүд юу байсан бэ гэхээр халгаа гэд брэнд гэдэг шүү дээ. Монголын халгаа брэнд гэдэг. Халгаа брендийн шампунь болон кондишнер тэгээ масктайгаа хослуулад зам мөн халин бьюти гэд ийм тосон маскуудыг гаргадаг юм бас Монголда үйлдвэрлэдэг юм газар байт юм лээ. Тэдний бүтээгдэхүүнүүд бол үнэхээр гайхамшигтай байсан. Гэтэ би одоо бас нэг сануулаад хэлгээд энэ ямар нэг реклам бол биш. Яг өөрийнхөө туршлагаас одоо би өөр дээрээ туршаад үзсэн те. Үнэхээр үр дүнгийн мэдэрсэн учраас та бүхэндээ зөвлөж байгаа тэрнээс үн мөнгөтэй ч юм уу ямар нэгэн сурчлагын бол ерөөсөө юм биш шүү гэдгийг эхлээд сануулъя. За түрүүн хэлсэн бүтээгдэхүүнүүдийг бас яаж хэрэгэлдэг вэ? 7 хоногт хэдэн удаа одоо хэрэгэлдэг вэ гэдэг ч юм уу те хэрхэн одоо өсөндөө төрхдөг вэ гэдэг талаараа бас зөвлөгөө өгөөд яг өөрөө үзүүлэх юм бол халын бьютигийн тос нь болохоор яг хуйхандаа төрхдөг тос байгаа. Гэхдээ тослог ихтэй өсөнд болоод одоо тослог ихтэй хуйхтай хүмүүс байдаг шүү дээ. Тийм хүмүүст бол яг энэ тосыг бол хэрэглээд хэрэггүй юм байлээ. Миний хувьд бол ерөнхийдөө хуурай дүү тэгтээ бас нэг 2-3 өдөр усанд орохгүй бол тослогдчихдаг тийм төрлийн үстэй. Тэгээд яг энэ тосыг хэрэглээд бүр жинхэнэ амар гой үр дүнгээ үзүүлсэн. За халин бьютигийн тосыг яаж хэрэглэдэг вэ гэхээр ерөөсөө 7 хоногт нэг л удаа ингээ хуйхандаа төрхдөг. Үсээ сайхан ингээд яраад самаараа ингээ онгойлгдсон жүү те эсвэл хуруугаараа ингээд ярьж ингээд хуйхаа гаргаж агаад хуйхандаа ингээ маш нимгэн байдлаар төрхээд төрхөө ерөнхийдөө одоо ингээ халзарж байгаа хэсгээсээ бүгднгээр нь сайхан төрхснийхаа дараа хуйхандаа массаж илэг хийгээд
Тэгээд халуун бигнүүрээ боочдөг. Миний хувьд болохоор халуун бигнүүр байхгүй учраас одоогоор би нөгөө гар нүрийн алчуур одоо тусдаа өөрийнхөө өсөндөө хэрэгэлдэг гар нүрийн алчуур гаргаад тэрүүгээрээ ороож жагаад тэгээд гатуур нь ингээ гэлгар утаар боочдөг байгаа. Тэгээд маш сайн үр дүнтэй юм билээ. Ерөнхийдөө ээж нар маань гадуур халуун бигнүүр олохгүй байгаа ч юм уу. Ерөнхийдөө них гадуур зорж хайгаагүй яг гэрийн нөхцөлд яаж аргалах вэ гэдгийг бодож байгаа бол яг над шиг ингээд алчуураараа боогоод тэгээд гэлгар утаар бочих юм бол айгүй зүгээр нэг за энэ одоо болтоо тавиад ойролцоогоор нэг 20 минут тусныхаа дараа халуун бүлээн усаар ингээд угаагаад тэгээд тосоо арилгацдаг. За харин тухайн 7 хоногт нэг удаад нь халуун битгийнхаа энэ тосыг хэрэгэлсэн бол нэг удаад нь буюу одоо би 2 өнжөөд нэг удаа усаа угааж байгаа гэсэн үг шүү дээ. 7 хоногт 3 удаа усаа уугадаг байхгүй юу? Тэр удаагийнхаа нөгөө угаалтан дээр нь би энэ халгаагийнхаа одоо энэ халгаа наано гэсэн ус сургуулах шампунь гэдэг яг энэ айгүй гоё юм билээ. Энийг болохоор би яг гүн цэвэрлэгээ байдлаар ашигладаг. Урт хугацаанд яг зааврын дагуу халгааг хэрэглээд одоо би 8-9 сар болж байгаа байхгүй яг халгааг дангаар нь хэрэглээд үнэхээр үр дүнгээ өгсөн учраас би та нартайгаа хуваалцаж байгаа. Тэгэхээр 7 хоногийн нэг удаад нь би халуун битгийн маскыг тавьчаад нэг удаад нь болохоор би юм гүн цэвэрлэгийг халгаагаар хийдэг. Энийг болохоор яаж хийх вэ гэхээр ерөөсөө л үсээ норгоогүй юм хуваараа байхад нь л шампунаасаа аваад тэгээд энэ чинь шампунь нахгүй юу? Шампунаасаа аваад тэгээд аюул сайн массажлна. Массажлсны дараа ингээд сингнээд аюу гоё гаатай юм шиг мэдрэмж төрдөг байхгүй юу. Тэрнийхэн дараагаар дахиад яг адилхан нөгөө алчуураараа боогоод гэлгар утаараа боогоод ингээл тавьчдаг. Ерөнхийдөө бас нэг 15-20 минут л байхад болно. Эргүүлээл нөгөөдгөө үсээ сайхан угаагаал 7 хоногт нэг л удаа тэгж харчлана гэсэн үг. За тэгвэл түрүүн би бас хэлжсэн 3 удаа угаад гээ 2 удаад нь ингээд маска тавиад гүн цэвэрлэгээ хийчлээ. 3 дахь удаад нь би яадаг вэ гэхээр энэ халгай шампунаараа бас эхлээд угаана. Мэдээж угаахтаа болохоор эхлээд маш жоох нэг ерөөсөө нэг даралтаар үсээ аваад өөрийнхөө өсөнд байгаа бүх бохирдлыгоо тосоо ингээд бүгдийг сайхан усандаа уурсгаад угаачин гэсэн үг. За үүний дараагаар дахиад халгаа шампунаасаа 2 даралтаар аваад тэгээд яг жинхэнэ массажлаад сайхан ингээд угаагаад өгнө. За яг энэ угааж авах хугацаанд болохоор би бүр ингээд хуйхандаа өөрөө иллэг хийгээд массажлаад ингээ аягүй гоё угаадаг байхгүй юу. За тэрнийхаа дараагаар нь одоо энэ халгайх нь өөрийнх нь кондишнер гэж байдаг. Кондишнерыг нь хэрглэж болно. Эсвэл би шууд уснасаа гарч ирээд үсээ хатаагүй байхад нь гэхдээ бүр нов нотон байхад нь биш. Ерөнхийдөө бол нэг баг зэргийн чихтэй байхад нь халгаагийнхаа маскыг бол тавьдаг байгаа. Халгаа болохоор өөртөө ингээ 2 маск гаргадаг юм билээ. Нэг нь болохоор энэ чацаргаантай буюу энэ коллагентэй гэдэг байгаа. Нөгөөх нь болохоор ус сургуулах буюу ус уналтын эсрэг энэ маск байгаа. Тэгэхээр аль алийг нь хэрэглэж болно. Би одоо 7 хоногоор ээлжтэй хэрэглэдэг байхгүй юу? Одоо ус уналтынхаа эсрэг маскыг нэг удаад нь тавьсан бол дараагийн удаад нь одоо энэ чацаргаантай маска тавина. Чацаргаантай маск бол амар гоё үнэртэй. Одоо яг ингээд маска тавьсныхаа дараагаар мөн л айдал үсээ боогоод 20 минут болоод аавна гэсэн. 7 хоногт 3 удаа усанд орохдоо 3 ууланд ингээд үсэндээ маш сайн одоо өөр аргаар тий бүгдээрээ 7 хоногт нэг удаа гэсэн заавартай байгаа учраас гурвуулын ингээд зөрүүлээд тэгээд 7 хоногт нэг удаа ингээд тавьчих юм бол үнэхээр үс чинь ерөөсө дорхноо мэдэгдэнэ. Би бүр яагаад ингэж амар өөртөө ихтэй яриад байгаа вэ гэхээр би бүр үнэндээ л ингээ өснийхаа ингээд уналтыг бол маш ихээр ингээ харцсан, хуйхаа ингээд бүр хов хосон болж байгааг харцсан, амар хямарсан байжгаад тэгээ өс маань ингээд маш сайн ургасан учраас үр дүнгийн үтсэн учраас л ингээ өөртөө ихтэйгээр яриад байгаа штеп. Одоо жишээ нь миний ингээ өсийг харах юм бол энэ нэг жижигхэн сөөсийсэн өснүүд ингээд эднэр бол бүгдээрээ яг энэ саяны бүтээгдэхүүнүүдийг хэрэглээл гарч ирж байгаа өснүүд. Дээрээс нь ингээ миний хуйх бол харагдхаа болцсон артлын өснүүд маань ингээ бас овоогоод ингээ айгүй сайхан өтгөн болж ирж байгаа нь ерөөсөө саяны бүтээгдэхүүнүүд ахгүй юу. Тэгэхээр бид нэр ерөнхийдөө бол гадны үнэтэй бүтээгдэхүүнүүдийг за органик гэж нэрлэлсэн лаг бүтээгдэхүүнүүдийг хэрэглээд за яг үнэхээр үр дүнгээ өгөөд байгаа мүү үгүй мүү гэдгийг бас мэдхгүйгээр ингэж хэрэглэхээсээ илүүтэйгээр яагаад дотоодынхаа үйлдвэрлэлийг дэмжиж болохгүй гэж үнэхээр Монголд үйлдвэрлэж байгаа эдгээр бүтээгдэхүүнүүд маш сайн байна. Үр дүнгээ өгч ин тийм учраас та нар маань ч гэсэн хэрэглээд үзээрэй. Болохгүй бол мэдээж ганцхан сар хэрэглээл за болохгүй ингээ хаяна гэж байхгүй шүү дээ. Тийм учраас тууштайгаар нэг одоо энэ бүхэл сетийг дуусгаад нэг бүхэл одоо энэ шампуныгоо дуусгаад яг үр дүнгийн мэдэрснийхаа дараа үнэхээр болохгүй нь болж гинүү гэдгийг одоо үзэх хэрэгтэй. Тэрнийхээ дараа бас дүгнэлт хийгээрэй. За миний хувьд болохоор энэ халгаа салон гэж байдаг шүү дээ тий. Одоо 2 салбартай. Тэрнийх нь 24 дугаар сургуулийн яг урдталт нь байдаг. Peace Mall-ийн одоо хойно байдаг гэсэн тэр салбар дээр нь очдог. Тэгэхээр маш олон эмчилгээнүүд бас байдаг юм билээ. Хуйхны эмчилгээ гэдэг ч юм уу ус уналтын эсрэг эмчилгээнүүд гэж байдаг. Би яг одоогоор бол тэднийг одоо өөр дээрээ туршиж хийж үзээгүй. Яг үр дүнгийн ямар байдгийг мэдэхгүй. Гэхдээ
яг энэ халгаагийн бүтээгдэхүүнүүдийг аваад үнэхээр сэтгэл хангалуун байгаа учраас цаашдаа ч гэсэн яг тэр үйлчлэгээнүүдийг авна гэж бодож байгаа. Цаашдаа бас яг нөгөө курс имчилгээнүүдийг ингээ авахаар өсөнд өс сургалтанд бас нэлээд нөлөөлөх байх гэж найдаж байгаа. Тийм учраас хэрвээ би одоо имчилгээнд орох юм бол бас нэг сарын дараа ч юм уу те 2 сарын дараагаас дахиад одоо энэ ревю маягаар те одоо дүгнэлтээ бол өгнө. За тэгээд анх бол ингээ өс унаад эхэлж байхад яагаад би бас энэ халгааг халиун битийг сонгосон бэ гэхээр ерөөсөө л би өөрийнхөө хувьд яг нөгөө дотооддоо үйлдвэрлэж байгаа үндэсний үйлдвэрлэгчтэйгээ дэмжихийг маш их хүсдэг. Тэгэл Facebook ухаж явж байгаа л хүмүүсийн одоо бичсэн юунуудаас тий одоо постнуудаас ч юм уу ингээ харж байгаа л ерөөхдөө за энэ сайн байна да. Монголд ямар бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж байна? Яагаад Монголынхаа бүтээгдэхүүнүүдийг сонгож болохгүй гэж бодоод хайж агаад тэгээд энэ халгай халиун битүү хоёрыг олчихсан байхгүй юу? Тэгээд эхэндээ бол би яг үнийг хэлэхэд бол халгааг хэрэглээд ус ингээ зунгаарлаад амар сонирн болоодсан байхгүй миний ус. Тэгсэн чинь яалтчгүй нөгөө нэг амар хортцсон өмнө нь буруу шампунь хэрэглэж исэн үсэнд ингээд миний үсний одоо гадаргуунд нь ингээд гэлтгаар ингээд өнгөн тогтоц одоо үүссэн байгааг нь л одоо энэ органик шампунууд чинь бүгдийг сайхан гаргаж байгаа учраас ингээд зууралдаад идэм билээ л дээ. Тэгэхээр эхний 1 сард бол нэрэл болохгүй байгаа юм шиг санагдаад бас айгүй сонир мэдрэмж төрж исэн. Гэхдээ яг тэрийг ингээд даваад 2 дахь 3 дахь сараасаа бүр шаал өөр болоод эхэлнэ. Ерөөсөө л тэр нөгөө анх ингээл зууралдаад исэн муухай өснүүд чинь бүр айгүй гоё болно. Зууралдахаа болно. Дээрээс нь халгаагийн шампуныг хэрэглэж байгаа бол заавал кондишнерыг нь хамттан ингээ хослуулан хэрэглэх ёстой. Тэгжиж хамгийн их үр дүн гарна. Тэгээд мэдээж хэрвээ одоо өс сургуулах гэж байгаа бол өс сургуулах эсвэл гоё үнэртэй коллагентэй гэх юм бол чацарганыхаа маскуудыг бол давхар ингээ хэрэглэх юм бол илүү их үр дүнтэй гэсэн үг. Эднийх мөн одоо нөгөө нэг буурал үснийх гэдээ бас шинэ шампунууд гарцсан билээ. Хүүхдийн тосмос гэ гарцсан билээ. Би яг тэрийг үр дүнгийг мэдгүй учраас яг зөвлөж чадахгүй. Гэхдээ маш олон бүтээгдэхүүнүүд байгаа. Та нар ч гэсэн одоо аль альнийх нь те сайтууд руу н ороод Facebook пэйж руу н ороод үзэх юм бол маш олон өөр бүтээгдэхүүнүүд бэлээ. Халиун битиг гэхэд жишээ нь хум сургуулагч гэдэг ч юм уу те маш олон өөр бүтээгдэхүүнүүд байгаа. Би бол эднэрийг нь сайн мэдгүй учраас өнөөдрийн хувьд өсвөрлөлтийнхаа эсрэг ямар арга хэмжээ авсан, яг ямар үр дүн гарсан талаараа та бүхэндээ хуваалцлаа. Миний бичлэгтэй байсан та бүхэнд маш их баярлалаа. Хэрвээ таалагдсан бол subscribe дараарай. Харин танд өөрийн гэсэн зөвлөгөө, өөр хэрэгэлдэг бүтээгдэхүүнүүд байх юм бол надад бас зөвлөөд, за бусад бас энэ бичлэгийг үзэж байгаа хүмүүстээ зөвлөөд комент хэсгээр бас өөрийнхөө сэтгэлдлийг үлдээгээрэй. Тэрнээс нь магадгүй хэрвээ би таалагдах юм бол яг хэрэгжилж үзээд үр дүнгээ гаргах юм бол та бүхэндээ хуваалцаад эргээд бас ревю хийх болно. Өнөөдөр надтай хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Баяр таа.